За би засгийн газрын гишүүний хувьд энэ 16 хүний бүрэлдэхүүнтэй кабинетийн нэг гишүүн гэж өөрийгөө ойлгож явдаг. Сая би унаа малтай асуудалтай холбоотой мэдээлэлээр зарим нэг зүйлийг тодруулах хий гэж бодож байна. Өнөөдөр засгийн газрын гишүүд өглөөний 8:30-аас оройн 23 цаг 30 минут хүртэл ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаанд нэг ч төрөний цалин авахгүй байгаа. Хэрвээ та бүхний хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах чинь өглөөний 8:30-аас оройн 23 цаг 30 минут хүртэл ажиллаулаад нэг ч төрөний цалин өгөхгүй. Эсвэл цалингийн чинь огт нэмэхгүй байх юм бол та бүхэн маань хүлээн зөвшөөрөх үү? Бид хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа шүү. Би нэгдүгээр хэлэх гэсэн. Хоёрдугаарт амралтын өдрүүдэд бид амралтгүй хөдөө орон нутагт ажилладаг. Ягагтгүй л эрүүл мэндийн сайдын хувьд би нийслэл хотын эрүүл мэндийн сайд биш, Монгол улсын эрүүл мэндийн салбарын сайд учраас хөдөө орон нутагт хурж ажиллах ёстой. Хөдөө орон нутагт ажиллахад томилт байхгүй байна. Томилтын мөнгийг та өөрөөсөө гарга. За зам туулах чадваргүй машиныг аваад яв. Бусдыг нь та өөрөө аргалаа гэдэг ийм байдлаар хандж байгаа. Үндсэндээ өнөөдөр жип машин хүлээлээд явж байгаа сайдар Улаанбаатар хотод байхгүй. Бүгд жижиг машин унж байгаа. Тухайлбал миний унж байгаа жижиг машин бол Удвал, Оюунбаатар, Цогц засаг нарын унж исэн ийм жижиг машиныг би Улаанбаатар хотод хэрэгэлдэг. Тэгэхээр өнөөдөр хувьдаа засгийн мөнгөөр жип машин авчихсан нэг сайд байхгүй шүү. Сайдэр хэрвээ Монгол улсын салбарын сайд юм бол үйл ажиллагаагаа улс орон даяар явуулна гэдэг үүднээсээ зам туулах чадвартай машинаар ажиллах ёстой болохоос хувьдаа засгийн мөнгөөр төсвийн мөнгөөр жип авчихсан нэг сайд байхгүй. Тийм учраас та бүхэн минь өнөөдрийн бид нар 100 хоногийн хугацаанд улс орныхаа эдийн засаг, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх үүднээс өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ хөдөлмөрийг маань ганц нэг машинтай холбосон ийм жижиг асуудлаар олон түмэнд хүрэх чиглэлд бити гол анхаарлаа хандуулаарай гэдгийг би бас та бүхэндээ мэрэгжлийн сэтгүүлчийн хувьд та бүхнийхээ мэрэгжилт нөхрийнхөө хувьд бас хүсэж байгаагаа энэ ташимд хэлье гэсэн юм. Баярлалаа.